За нийслэлийн засалтаар бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батланбаатарын сайд нарын санамж бичгийн ажлын хүрээнд нийслэлд бас бүтээн байгуулалтын ажил зэвсдэгчний анги байгууллагууд цас мөс одоо их Орсын энэ үед бас харилцан тусалцж ажил үргийг гүйцэтгэж байна. За хоёр чиглэлд өнөөдрийн байдлаар ажиллаж байна. Нэгдүгээрх нь хаан удургийн нисгийн аюулгүй тойргоос Ярамгийн гүүр хүртэл 8.5 км. Энэ маань одоо хоёр талтай урсгалтай байгаа. Нийтдээ бол 17 км болж байгаа. Энэ одоо зэвсдэгчний 017, 013, 120 дугаар ангийн 470 гаруй офицер ахлагч ажиллаж байна. За хоёр дахь нь Баянзүрх дүүргийн Эвтэ4 амтны хөшөөнөөс нарны зам хүртэл 1.7 км. Энд бол одоо бас туслах замтайгаа нийлсэн 4 урсгал зам байгаа. Энд зэвсдэгчний 32 дугаар анги, 015 дугаар ангийн дайчид цас мөсний ажлыг цэвэрлэж байна. За зам бол одоо бас мэдээ цас ихтэй. Замын одоо энэ цас мөсийг бас ногоон байгууламж руу хийж болохгүй. Тийм учраас одоо энийг бас тээврийн хэрэгслээр зөөж ачих ийм одоо бас ажил их байна. Дээр нь одоо бас замын төгжрөл хэдийгээр одоо 12 цаг болж байгаа бол ч муурахгүй байна. Тийм энэ бол одоо бас ажилд бас саад болж байна. Замын цагта одоо дүүргийн хот тогтчлтын хэсэг болцоотой бүх албан тушаалтангууд бүгд ажиллаж байна. За Улаанбаатар хотын ерөнхий менежерийн одоо бас ажлын үүргийн хуваараар хамгийн одоо анхаарал татсан хатаргаа гулгай ихтэй цас ихтэй газрыг одоо бас зэвсдэгчнийхээ бүрэлдэхүүний хүчээр ингэж цэвэрлж байгаа.